Бөмбөгийн ярилцлага гэж байна. Тэгэхээр Монгол улсад эдийн засгийн өсөлтийн талаар хангалттай ярьж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг тогтвортой өсгөх хамгийн гол хүчин зүйл болох эрчим хүчний талаар яриа хангалттай байна уу? Тэр дотор хамгийн маргаантай байдаг цөмийн энергийг ашиглах талаар ямар бодлого хэрэгжиж байна? Энэ асуултын хариуг авахар бид цөмийн энергийн газрын дарга Тэгш баярыг урьж хэрүүлээд байна. Та студид тавтан баярлалаа. За баярлалаа. Энэ төрөмийн төрөй. Та бүхэн ярилцлагууд мэдээж маш их одоо яриухтай сэдвийг юм уу хөндөж ярилцах болно. Бас тэр чигээрээ маргаантайч байж болох юм. Зүгээр би энгийн нэг асуултаас эхлэе гэж бодлоо. Цөмийн энергийн газар гэдэг энерги гэдэг нь би эрчим хүч гэж монголоор ойлгоод байдаг. Ягаад цөмийн эрчим хүчний газар гэж нэрлэдэг юм болоо? Ер нь бол цацрын идэвхт бодис, уран тойрон бүлгийн элементүүд ийм бүхнийг бол бүх салбарт бол хэрэгжилж байна. Цөмийн технологиг тий. Эцэстээ ингээд дэлхийд хэрчигтэй эрчим хүчээс хараат болсон ийм үед ерөөсөө энэ эрчим хүчийг гаргаж авах. Тэгээ цөмийн эрчим хүчийг гаргаж авах нь бол гаргаж байгаа технологийн бол өөрөө хамгийн сүүлийн технологи байна. Тэгээ эрчим хүч гаргахтай холбоотой энэ асуудал манайтай зайлшгүй холбоотой. Эцэстээ энэ бол эрчим хүчийг л гаргаж авахын төлөө дэлхийд альва өрсөлдөөн стратегийн өрсөлдөөнд бүгд эрчим хүчнээс хамааралтай болчихдог. Тэгэхээр цөмийн энергийн газар, цөмийн эрчим хүчний газар гэж нэрлэгдэж болох байсан юм биш. Би зүгээр нэрний талаар л асууж байсан юм байна. Нэрнээс илүү мөн чанар их чухал. Гэхдээ нэр бол бас чухал да. Цөмийн энергийн талаар Монгол улсын засгийн газар яг ямар бодлого баримталж байна? Яг тэгэхээр маш их маргаантай байдаг учраас хүмүүсийн одоо ойлголт тэр үр зөрүүтэй байдаг гэж би бодлоо. За Монгол улс хуультай энэ чиглэлээ цөмийн энергийн тухай хууль байна. Хуулийг баримталж ажиллах ёстой. Төрөөс баримтлах, засварын идэвхт утсын талаар төрөөс баримтлах бодлого байна. Энэ батлагдсан их хурлаар энийг бол одоо манай хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын мөрөн хөтөлбөрт бол шар нунд хүртэл бид боловсруулж гаргана гэсэн тийм одоо мөрөн хөтөлбөрт байгаа. Шар нунд гэдэг маань яг юу? Шар нунд гэдэг бол одоо эрчим хүчний энэ одоо ураны тэгээ эрчим хүчний одоо төвхөйдийг л хэлж байна. Аюултай гэсэн үг. Аюултай гэж хүмүүс яриад байгаа нь өндөө бол шар нундаг ийм хоёр адилхан шүү дээ. Яагаад гэхээр эмэн дээр байдаг үстэй хөвгтөс хол байлга гэдэг өөрөөр стандарт барих юм бол зарчмууд адилхан. Өөрөөр хэлбэл шар нундаг бол ялгаагүй л уулуурхай нэг л бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл хүнээс хол байлгах ёстой, стандартанд хадгалагч ажиж тээвэрлэх ёстой. Ингэхт бол тийм хор аюул одоо өөрөөр хэлбэл стандартаа барьж чадвал хор аюул байхгүй л гэсэн. Ялгаагүй имийг тэгдүүлсэн нэг уувал им болно. Эмчийн цааваргүй нилээ уух юм бол хор болно. Энд яг адилхан, зарчмууд адилхан. Энэ салбарын талаар бас ойлголт олгохын дунд тэр болгон хангалттай байж чаддаггүй байх л да. Миний ч хувьд ялгаагүй бас ойлголтын хувьд бас таархан байдаг гэсэн үг. Агт яг цөмийн бодлогын талаар Монгол улс мэдээж энхийн зорилгоор эрчим хүчийг ашиглана гэж байгаа. Агт энэ бодлого маань ер нь яг ерөнхийд нь багцлаад хэлвэл яг юу гэсэн үг? Ерөөсөө дэлхий дээр одоо энэ цөмийн энергийг, цөмийн технологиг бол энгийн зорилгоор ашиглахын төлөө олон улсын атом энергийн агентлаг дэлхийд ирчигтэй одоо санаа зовж байна. Хүйтэн дайны үед одоо 90 оноос өмнөх чинь одоо цөмийн зэвсгээр хөөцөлддөг тийм одоо өрсөлдөөн байлаа шүү дээ. Одоо бол цөмийн зэвсгээ хорогдуулах олон улсын одоо яриа хэлцээрүүд яваад хорогдуулаад тэгээ хорогч байгаа цөмийн зэвсгийн бүтээгдэхүүн яах вэ гэхээр ерөөсөн эрчим хүч гаргаж авах тал зориулж байгаа бас ер нь энхийн зорилгоор гэдэг бол энэ цөмийн технологиг маш олон салбарт хэрэгжилж байна. Тэр салбарын хэрэглээг нэмэгдүүлээ, тэр хэмжээгээр хяналтыг сайжруулъя гэж байна. Нэгээс нь батлан хамгаалахаас бусад салбарт гэсэн үг. Тэгээ батлан хамгаалахаас бусад салбарт. Батлан хамгаалахаас бусад салбарт гэдэг бол зэвсгээс бусад салбарт. Батлан хамгаалах чинь л одоо хэрэгжилж байгаа юмнууд байгаа шүү дээ зөндөө. Жишээлбэл хил гайл дээгүүр одоо энэ хууль бус цацрын идэвхт бодис тий хууль бус тээвэрлэлтийн эсрэг олон улсын яриа хэлцээрүүд байна. Тэр хэмжээнд одоо манай Америк нэгдсэн улстай хамтарсан тэднэртэй ярьж хийсэн ажлууд байна. Хил дээр одоо цацрын идэвхт бодис хууль бусаас тээвэрлэхийн эсрэг маш олон одоо
тоног төхөөрөмж тавьж хинжин тий. Өөрөөр хэлбэл терроризмын эсрэг хил гайлаар хууль бусаар одоо энэ үг одоо тээвэрлэх эсрэг одоо ашиглаж л байна. Гол нь энэ бол инхийн төлөө инхийн зорилго. Зэвсэг хийж болохгүй. Зэвсгийн төвхөд болгож болохгүй тий гэдэг. Жишээлбэл одоо Монгол улсыг цөмөн зэвсэггүй бүс нутаг гээд Нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн орнууд хөлийн зөвшөөрчлөө. Яг л манад бол нуухын малгай энэ салбарт. Өөрөөр бид зэвсгэхгүй байна. Энд ашиглахыг эсрэг байна. Хуулиараа хорчгсон байна, тий? Олон улсын өмнө бид нар өөргөө хүлээчихсэн байна шүү дээ. Тийм учраас босод одоо эрүүл мэнд, уул уурхай, тий? Геолог хайгуул, хүнс хөдөөж явах уу гэдэг ерөөсөө хэрэгэлдэггүй малаа жохуудыг хүртэл. Манай ч одоо малаа жохоо орон шүү дээ бас. Малаа жох төр хүртэл хэрэгжилж штэ. Энэ бүх энэ хэрэгжилж салбарын бол технологийн хэрэглэн. Гэхдээ энэ технологи хэрэгжилж байгаа бол энэ чиглэлийн хяналт бас явна л гэсэн. Манайд Монгол улсад хяналт ямар хэмжээнд байж боддог? Хяналт бол маш сайн. Яг тэгвэл манайд ажиллаж байгаа хяналтын чиглэлийн мэргэжилтнүүд бол олон улсын атом энергийн одоо агентлагийн одоо төвшөнд бэлтгэгдсэн маш сайн докторууд байна. Энэ чиглэлийн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байна. Бас ялгаагүй энэ чиглэлээр олон улсын атом энергийн агентлагаас хөлийн зөвшөөрөгдсөн дэлхийн стандарт нийцсэн энэв хяндаг тоног төхөөрөмж манайд байж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол санал зовлт байна. Хяналт гэдэг маань бас хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт гэсэн талаа шүү дээ. Хуулийн хяналт стандартын хяналт байна. Тэ? Олон улсын стандартын дүрм журмын дагуу хянах ёстой. Яг хөө зүгээр энэ хяналтыг бол маш сайн хийх ёстой. Стандартыг бариулах ёстой. Одоо яг таны хувьд цөмийн энергийг инхийн зорилгоор ашиглах хэрэглээ. Тэгээд дээрэс нь хяналт гэж явахлаар яг нэг бүтэн цикл харагдаад байгаа л да. Тэгэхээр энэ дээр яг сул тал гэж байна уу? Эсвэл үнэхээр бүх юм нь хяналтанд сайжирсан эсвэл ямар нэгэн доголдол байхгүй харагдаж байгаа юу? Энэ ч одоо дэлхийд 100 орчим жил хөгжсөн, 100 гаруй жил хөгжсөн. Монголд 1965 оноос хойш хөгжсөн энэ салбар. Тэгэхээр зэрэг энэ бүх зөвхөн одоо олон улсын атом энергийн агент одоо хараа хяналтанд ор байдаг учраас хяналтын систем бол маш өндөр түвшинд хөгжсөн. Яг ялгаагүй хяналт хөгжиж байгаа газар технологи маш өндөр түвшинд, хэрэглээний технологиуд маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тийм учраас айх юм боллоо. Хамгийн сүүл би танаас асуугаад байсан зүйл юу гэхээр одоо гадны цөмийн хаягдлыг Монгол улсад одоо булсан байна, булаагүй байна гэсэн маш их маргаантай мэдээлэл нэг хэсэг шуугж байгаад намжсан гэж ойлгоод байгаа. Энэ байдал маань намжсан уу эсвэл үнэхээр бас яг асуудал нь шийдэгдчихэд алга болчих вэ? Өнөөдөр гадны хог хаягдлыг хайж болохгүй гэдэг манай хог хаягдлаас хуультай. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгч одоо илүүд оржгон гаргасан зэрлэгтэй хэмжээд энэ дээр юу гэж өгөх зэрэг гадны хог хаягдлыг одоо оруулж ирэх импортлох, тээвэрлэх бүрөө хорно ийм асуудал байж болохгүй гэдэг заачихсан учраас энэ тал дээр бол иргэд санал зовхгүй болно. Яагаад ингэж хэлж ийнө вөхөр дээрээс нь бид үнэхээр тийм үү өнөөдөр одоо нэг удаа амьдраад өнгөрчихгүй шүү дээ. Манай бидний өр хөвгтүүд энд амьдран, хооч үе амьдран тийм учраас илүү ариун, илүү зөв, илүү цэвэр Монголыг бид хожид үлдэх ёстой шүү дээ. Дээрээс нь бид өөрөө хуулийн дагуу амьдрах ёстой. Манай хуулийн дээр энэ байж болохгүй заачсан байна. Бид хууль хэрэгжүүлэх хэрэгтэй. Тодруулж асуувал яг энэ бүх маргааны их нь хаана байсан бэ? Үнэхээр яг тийм одоо булшлыг яриа хэлцээр явагдаж байсан юм уу эсвэл яг юу болсон? Би бол физикч байна. Монгол Улсын сургууль физик төгссөн. Баримттай ярих хэрэгтэй. Миний гар дээр өнөөдөр хүртэл тэр цаас байхгүй байна. Яг хуу тэгж хэлжсэн хүмүүс байгаа. Тэр өөрөөр хэлбэл энэ ийм явах гэж шүү гэдэг дээрлэх өгөөд байсан хүмүүс байгаа. Тэр хүмүүсээс асуух хэрэгтэй. Өнөөдөр л ямар ч юм энэ төр юм бодлого байж энэ ажлыг хийж явах үед бол тийм юм нэгч ярихдаггүй. Мэдээж манай дээр байгаа их хүслүүдээр тийм байхгүй. Мэдээж хэн нэгэн тийм ярьж байсан үгүйсэхгүй. Гэхдээ тэр бол хэрэгж боломжгүй. 100 кг шарн төхөөлөхт одоо тийм нэг хөрөхгүй хувийг нь цөмийн төрш болгодог гэсэн. Тэр бол манай тамаагүй тэр хүмүүсийн асуудал.
Монгол улсын төрөөс цацраг гэдэгт ашигт малтмал цөмийн энергийн талаар баримтлахаа бодлогод одоо ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар тусгагдсан гэж байна. Тэгэхээр энэ боловсруулах үйлдвэрийн явц нь ямар хөө байна гэсэн үг. Боловсруулах үйлдвэр барьж ирсэн нэгч байхгүй. Тэгэхээр чи явц. Зүгээр хайгуулга хийгээд нөөцөд тогтоочсон ордууд байна. Ашиглах уугүй юу гэдэг асуудлыг ярих чинь юм л. Ер нь хэдийн чиг нь боловсруулах үйлдвэрийг Монголдо бариад ашиглаад явах хэрэгтэй гэсэн чигтэй. Боловсруулах хэсэл энэ чинь юм л да. Шар нундах хүртэл тий. Одоо гаргаал бид нэр экспортлох тийм л одоо төвшөнд манайх хүлээн зөвшөөрөх байна л гэж ойлгоо. Үнэхээр бас яг юу гэдэг чинь мэрэгжлийн биш учраас энэ талын мэдлэг бас маруухан байгаад та хичээлж үзсэн гэж. Ер нь бол та заавал мэрэгжлийн байх албагүй, бүгдийг бас та мэддэг байх хэрэггүй, албагүй тий. Бүх мэдээлэл таныг мэдэхгүй байсан таныг буруу биш. Харин энийг нийгэм зөв ойлгуулах тухай бид энэ салбарт ажиллаж байгаа бид нар л муу ажиллаж байна л гэж бодож байгаа. Энийг илүү сайжруулах хэрэгтэй. Тий. Тодруулж асуугаад шар нунтаг хийхэд боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр үгүй гэсэн. За хайгуул хийсэн, нөөц тогтоосон, нөөцийн орд дээр шарн одоо ураны олборлтгийн олборлтоо хийгээд одоо тий шарн хүртэл буюу одоо уран хүртэл тий боловсруулаад тэрнийг одоо гаргана л гэсэн. Тодруулаад асууя л да. Яг тэгэхээр үнэхээр бас та яг түрүүн онож хэллээ юу гэхээр олон нийтэд энэ талаар мэдлэг мэдээлэл бас сухас байдгаа гэсэн зүйлийг дурдж байсан. Үнэхээр би бол тантай санал нэг байна. Ашигт цацраг идэвхт ашигт малтмалыг одоо боловсруулах гэхээр яг ямар төвшөнд ашиглалт явж байна гэсэн үг вэ? Яг энэ ерөнхий явцын тайлбар. Одоо жишээ авъя л да. Одоо Эрдэнэ төлөвлөр байна те. Боловсруулаад одоо чинь хамгийн сүүлд баяжмал болгол гаргаж шүү дээ те. Тэр төвшөнд л юм гэсэн. Ухаанда тэр шарн унтгийг чинь тэр нөгөө боловсруу шарн унтгийн дараачийн шат нь бол одоо экспортлж авсан газрууд нь бол маш удаан боловсруулаад одоо 100 кг шарн төхөөлөхт одоо тийм үү нэг хөрөхгүй хувийг нь одоо цөмийн төрш болгодог гэсэн. Тэр бол манайд хамаагүй тэр хүмүүсийн л асуудал. Одоо цөмийн одоо мэдээж Монгол улс 2014 оноос эрчим хүчний салбарт нэлээд их анхаарал тавихгүй бол гачигдал ороод эхэлснэ гэсэн ийм тооцоо эхнээсээ гарч байгаа. Энэ эрчим хүчний дутагдлыг нөхөхөд цөмийн эрчим хүч ямар байр суурь эзэлж байгаа вэ? Яг нэг жишээ хэлье. Ер нь бол 1 кг-од шатаахад бол ойролцоогоор 1 кWh гардаг. Нүүрс шалгаагүй 3 кWh л гарч байгаа. Гэтэл 1 кг тэр энийг хэлээд шарн нутагтай ураныг боловсруулаад одоо уран ашиглахад бол 50,000 кWh гарч байгаа юм л. Энэ юу гэсэн 50,000 дахин илүүгээр ашигтай байна л гэсэн. Сөрөг өрнөлөөгийн тооцохгүйгээр эсвэл үнэхээр яг зүгээр энергийн үүднээс аваад байж байна. Яг хоо энергийн үүднээс бол тийм их энерги үйлдвэрлэнэ. Дээрээс нь яг хоо одоо гудамжааруудын цонхоор нийл утаа уусд тэ. Утаа нь бол хэд хэдэн зуун дахин бага байна л гэсэн. Ягаад ч надад бодогддог юм л одоо цөмийн цахилгаан станц Монголд барьж байгуулъя гэж бодглохлоор монголчууд бол тохирохгүй байхаа гэж. Энд яг хүмүүс тэгээд байгаа юм. Зүгээр хөвдөө юу гэж боддог вэхээр галдан башигдгоо хэлсэн юм шүү дээ. Сэтгэлтэй багтаа чадвал их бага ялгаа өгөө гээд. Эндээ болоод юу гэхээр зэрэг зойргоо хэлсэн. Би монгол хүнээс харуулах нь итгэдэг гээд. Тэр юу хэлж ийнэ гэхээр зэрэг нэг хүн өөртөө итгэхгүй байж болно. Та жишээл энэ чиглэл биш учраас бас нэг хэсэг хүн бас итгэхгүй байж болно. Гэхдээ монгол хүний чадамжинд итгэхгүй байж болохгүй л гэж бодож байгаа. Жишээлбэл энэ цөмийн технологиор физикээр одоо 3-4 мянган хүн 42 оноос хойш манай төгссөн байна шүү дээ. Энэ хүмүүс маань одоо зөвхөн Монголд биш одоо цөмийн технологиор мэргэжсэн маш өндөр технологитой газар сурч төгссөн, доктор хамгаалсан. Жишээлбэл би сая очсоос хойш нэг хүн сольж томилсон. Тэр нь бол цөмийн технологийн газрын дарга би шинэ хүн тавьсан. Энэ хүн бол Дупнагийн олон улсын цөм судалгааны төвд доктор хамгаалсан. Америкийн нэгдсэн улсын хамгийн анхны одоо
цөмийн технологийн чиглэлийн лабораторид одоо лабораторид ажиллаж исэн ийм газар, ийм чадaltaй залууг би авч ирж томилсон. Доотлолт байгаа хүмүүс гэсэн тийм чадaltaй хүмүүс байгаа. Тэгэхээр зэрэг бид нар бол энэ хүмүүстэй итгэхгүй бол тий бид хинд итгэх юм бэ? Тэгээд яг гадныханд итгэж болно. Гэхдээ бид технологиг авах хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй. Харилцаа ашигтай хамтан ажиллах байх хэрэгтэй. Таны бодлоор тэгэхээр цөмийн одоо эрчим хүчний үйлдвэр станц байгуулахад Монгол улс боловсруучны талаар хангалттай байна гэсэн үг. Бид бэлдсээр байна. 1965 оноос хойш байнга бэлтэж байна. Өнөөдөр бол Орос улбаны улс, Франц, Өмнөд Солонгос, Канада, Америк, Японд хүмүүсээ бэлтэж байна. Гэхдээ энэ зөвхөн энерги гаргаж явахын тулд биш юм аа. Ерөөсөө энийг хэрэгэлдэггүй салбар байхгүй болчиход байгаа шээ. Технологиг зөв хэрэгэлдэг, зөв чаддаг хүмүүс хэрэгтэй байна шүү дээ. Жишээлбэл сүүлийн 3 жилд яг засагтай ажилладаг манай технологитой одоо харьцаж ажилладаг хүний тоо 3 дахь байсан. 3 дахь. Манайхаар хяналтаа хийлэгдэг байгууллагуудын тоо бараг 2 дахь өсөж байна. Тэгэхээр энэ одоо энэ өндөр түвшинд хөгжиж байгаа энэ технологи дээр ажилладаг мэрэгсэн хүмүүсийг бид заашгүй бэлдэх шаардлагатай. Тийм учраас энэ чигээр бэлдэж байна л нөө. Орос улманд Хятадд 20 хүн сурч байна. Одоо Орос улманы улсаас сурч байна тий. Хятадаас устгаар сурч байна. Газар хөдлөлтөөс энэ одоо тийм 12 баалын тий 8-8-аас дээш баалын газар хөдлөлтөнд энэ атом цэглэх станц чинь өөрөө дэлгэрэг юм шүү дээ. Түрүүн би зүгээр одоо атомын цэглэх станц яагаад Монголд тохирохгүй юм бэ гэж өөрийн зүгээр хувийн бодлоо болоод яагаад гэсэн асуултыг хариулж амжаагүй л дээ. Яагаад гэж бодож байна гэхээр гол нь нөгөө Монгол хүний саруул ухаанд итгээгүй биш. Монголд үнэхээр яг энэ технологиг суурьшуулж одоо суурьшуулах нөхцөл нь бүрдсэн байна уу гэдэгтэр би бас итгэл төгс бус байдаг л гэсэн үг л дээ. За тэр талаас бол яг энэ үнэхээр бэлтгэсэн залуучуудыг бид ганцаараа энийг оруулж ирэх биш. Одоо жишээлбэл тэр өндөр технологид улсуудтай хамтраад зөвлөх үйлчлэгийг намаал явах хэрэгтэй байна. Зүгээр одоо юу гэдгийг энэ атом цэглэх станц барихын тулд гэхээс илүү одоо засаг газар модлол байхгүй байна. Гэхдээ бид судлах ёстой. Тэ? Дэлхий дээр өнөөдөр ойролцоогоор 437 реактор ажиллаж байна. Тийм ээ. Бид сонин болгоны зураг авч ирсэн. Одоо энэ Монгол Африкаас бусд арга бүх орнд 437 реактор ажиллаж байна тийм ээ. Дээрээс нь Америк нэгдсэн улс 104 реактор байна. Францд байна. Улаанаар тэмдэглэсэн нь болохоор одоо ажиллаж байгаа эрчим хүчний реакторууд, цинкрээр тэмдэглэсэн нь барихаар төлөвлөсөн цөмийн эрчим хүчний реакторууд байна. Одоо ингээ харах юм бол жишээлбэл энэ Хятадд маш ихийг барихаар төлөвлөж байгаа юм байна. Яг Монгол улсыг тойроод гарсан тийм. Ер нь тэгээ хөгжилтэй орнууд л атом цэглэхээс барьд юм байна л да. Мөнгөтэй, хөрөнгөтэй хөгжилтэй орнууд хүн амх эрүүл мэндийн төлөө. Гэхдээ эндээс нэг асуулт гарч ирнэ. Юу гэхээр одоо сая Японд цөмийн эрчим хүчийг дэмжихгүй гэдгээ шинэ засгийн газар нь зарлж байна. Германд бас манад Японы олон улсын атомын агентлагийн баадидаар байсан тий орлогч байсан хүн манад ирээ явал тэр хүн хэлж байна шүү дээ. Төрөвчийн засгийн газар үед бодлого тийм байсан. Одоо эргэж харахаа тий эргэж харахаа мэдэгдчихлээ л гэж. Эргэж харахаа мэдэгдсэн гэдэг маань бас нөгөө талаар яг эргэж харахаар шийдвэр гарсан гэсэн үг бол биш үү? Эргэж ер нь Японы ерөнхий сайд нь тэр төвшөнд хэлнэ гэдэг бол энэ буцааж энийг одоо технологи шинжилгээгээ явуулах хэрэгтэй гэсэн. Зүгээр газар хөдлөлтөөс энэ одоо тийм 12 баалын тий 8-8-аас дээш баалын газар хөдлөлтөнд энэ атом цэглэх станц чинь өөрөө дэлгэрэг юм шүү дээ. Энд яасан гэхээр одоо цунами болол тий хөргөл системийн алдаас энүүгээ зассан сайжруулж байгаа. Одоо маш олон орнууд шинээр атом цэглэх станцууд барих бодолтой байна тий. Таны хувьд ер нь одоо яг Монголд
цөмийн эрчим хүчний ирээдүйн талаар цөмийн эрчим хүчийг ашиглах талаар олон нийт бол ер нь дэмжихээсээ илүү бас их шүүмжлэнгүй хандаад идэг гэж юу боддог. Тэгэхээр бид яг энэ аливаа зүйлийн лиг тийм үү хэрэгтэй бол хэрэгтэйгээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Хэрэг бол хэрэггүй хэлэх хэрэгтэй. Бид бол яг одоо атом цахилгаан станцын жишээлбэл Солонгостой одоочд атом цахилгаан станцын хажууд юу гэдэг загас тэжээгээд байж загас хамгийн мэдрэмхий амтэн шүү дээ. Тэ? Хөгжүүлэгч өстой. Тэр чинь одоо ингээд альва стандарт тийм үү? Стандарт гэж юм сайн барьж, хуулийг барьж, стандартыг сайн барих юм бол болно. Бид стандартыг барьж чадахгүй бол ер нь зүгээр стандартыг маш сайн барьдаг л болох хэрэгтэй монголчууд. Бид яг энэ стандартыг сайн барьж байгаа. Ер нь тэгээд стандартыг барьсан хүмүүстэй л одоо хууль бус одоо үйл ажиллагаа одоо юу гэдэг хүнд гаруудын одоо дургуул хөрөгдөх юм шүү дээ. Тэгэхээр стандартыг сайн барих хэрэгтэй. Монгол улсад энэ салбарт ер нь гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна. Эсвэл ер нь бүх юм бас яг нэг талаас хэлэхэд ногооноор байна. Өнгөрсөн хугацаанд маш их хөрөнгө оруулалт татсан байна. Зарим компаниуд бол яг нэг цөөхөн компанийн салбарт ажиллаж байна. Нэрийг нь одоо онцгойлоо хэлчих юм бол одоо төрийн байгууллага нэгийг нь лоббицсан болж магадгүй. Зүгээр яг зарим компани 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг хайгуулах хийчихсэн нөөцөө тогтоочихсон ордууд байна. Тэ? Өндөө бол Монгол улсын оролцоотой компани дээр хүртэл нөөцөө тогтоосон байна шүү дээ. Өнөөдөр мэдэр 5 орд нөөцөө тогтоосон байна. Дахиад нөөцөө Эрдэс баялагын зөвлөлөөр оруулаа батлуулсан 5 орд нэмээд батлуулахаар өгчихсэн орд байна. Тэгэхээр энэ маань тоон олшроод явж байгаа гэсэн үг үү? Тий. Тоон олшроос илүү одоо энэ нөөцөө манай нөөцөө одоо бид юутай вэ? Хүн дэгдэг үстэй. Германд нь мөнгө байвал хідэн төгрөгтэй гэдгийг мэдчихэвэл тэр хэмжээгээрээ сэтгэж гэдэг шиг Монгол улс үнэхээр баялагтай гэдгийг мэдчихнэ гэж бас даваад болж шүү дээ. Миграшнд ашиглаж болох боломжуудыг Монгол улс маань тэр болгон ашиглаж чадахгүй юм даа. Эрдэнэ төлөвлөлт жишээлбэл жисмэл юу хэрхэн яаж гарч буцыг судлах нь байна. Дээрээс нь хор тавдар дээр хор тавдаргүй монголчууд хор тавдар өвчлөхгүй байх боломж байна шүү дээ. Таны ярианаас бас анзаарч яхад цөмийн энергийн талаар ер нь хамгийн сайн яваа салбаруудын нэг нь бол одоо яг цөмийн энергийн салбарт боловсон хүчний бэлтгэх ажил сайн явж байгаа гэсэн сэтгэл төрөхөөр байна л да. Цөмийн энергийн газрын хувьд бол бас яг байдал тийм байна. Ер нь одоо бусад салбарууд, бусад газруудтай харьцуулахад яг боловсон хүчний гаднаас авчираад ажилд нь тавиад үнээр ажлууд болж байна. Гаднаас авчираад гэдэг чинь ямар утгатай хэлж байна? Одоо одоо хамгийн сайн боловсон хүчнүүдийг нь уул уурхаа авчиж байна. Дараагийнх нь болохоор одоо банк санхүүгийнхаа авчиж байна. Тэгээд одоо төрийн байгууллагад ер нь бас хэцүү байдаг шүү дээ. Бусад одоо цалин хөлсөөрөө өрсөлдөх гэдэг үднээс. Яг энэ физикч хүн чинь мэрэгчлээ хүнж байт юм байна хараад багт. Тэгээд дээрэс нь манайх бол одоо энэ чиглэлийн ганц байгууллага байна шүү дээ. Хоёр тэгэхээр энэ чиглэлд ажилладаг хүмүүсийг бол бас авч ажиллаж байгаа газрууд олон байна шүү дээ. Мэргэжлийн хувьд бол маш сайн бэлдэж байгаа. Маш удаан хугацаанд тасралтгүй бэлдэж байгаа учраас энэ чиглэлийн мэргэжлүүд хангалттай байна. 4000 орчим хүн төгссөн байна. Тэ Монгол Улсын сургуульд физикийн чиглэлээр гадна маш олон докторууд хамгаалсан байна. Тэгэхээр мэргэжлийн боловсон хүчний хувьд бол манайх одоо харьцангуй бус орнууд сайн бэлтгэсэн. Гэхдээ нэмээ бэлдэж байгаа юм л. Ер нь тэгэхээр та нэг зүйл байл. Зөвхөн одоо атом цахилгаанаас ашиглахын тулд энийг хүмүүс бэлдээд байгаа юм биш ээ. Хөдөөж явахаар манайх тийм ээ. Хөдөөж явах чиглэлд яах юм? Жишээлбэл малын тий паразит орхоод тэмцэж байна. Малын эрүүл мэндийн одоо төлөө тэмцэж байна тий. Энэ чиглэлд маш олон төслүүд манайхаас хэрэгжиж байна. Бид уулуурх орно. Бид мах их дээр ард юм шүү дээ. Мал нь эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ чиглэлд ажиллаж байна. Хөдөөж явах гэгч нь л одоо ургамал нэг одоо жишээлбэл тарина шүү дээ. Энэ чиглэлд ажиллаж байна. Ялангуяа одоо хөдөөж явах нөгөө бас ортой шавжиг эсрэг тий манай технологи ашиглаж байна. Одоо сүүлийн үед одоо
манай чих ганддаг тий бороо заримдаа ордгоо гандж байгаа. Тэр тохиолдолд одоо ус тий хөрсөн усыг хадгалахад одоо энэ технологиг ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт одоо онцлогоноос аваад эмчилгээ хүртэл одоо уул уурхай салбарт бол эрүүл хандлага судалгаас аваад олборлолт хүртэл бүх салбарт ашиглаж байна. Нэг ёсондоо ашиглаж болох боломжуудыг Монгол улс маань тэр болгон ашиглаж чадахгүй юм даа. Бүр эсрэхээрээ энэ чиглэл ашиглаж болох бүх боломжуудыг ашиглаж байна монголчууд. Сүүлийн 3 жилд одоо би сүүлийн жилүүдэд одоо энэ салбарт ашигласан хэдэн дахин тий 3 дахин нэмэгдэж сүүлийн жилүүдэд тий. Тэгэхээр чинь бол бүх салбарт ашиглаж байна. Жишээлбэл манайх бас хөдөөж хоорн байхаас гадна уул орхон орно. Бид нар хичнээн юмыг хаана яаж гаргаж байгаа вэ? Энэ одоо бидний гаргасан юм дотор хичнээн юм одоо ямар төрөл элементүүд байна вэ гэдгийг одоо харах хэрэгтэй. Геологийн төв лаборатори дээр яг цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжүүд байна. Бид энэ судалж байна. Эрдэнэ төлөвлөлт жишээлбэл зэсмэл юу хэрхэн яаж гарч байгаа бүтцийг судлах нь байна. Дээрээс нь хор тавдар дээр хор тавдаргүй монголчууд хор тавдраа өвчлөхгүй байх боломж ба шүү дээ. Энэ технологи зөвөрлөө. Өөрөөр хэлбэл жишээл манай ээж хор тавдраа өнгөрсөн, аав маань хор тавдраа өнгөрсөн. Тэгэхэд би юу гэж утсан гэхээр бид нар энэ физикч хүн энэ боломжийг ашиглаж чадаагүй одоо хүртэл харамсдаг. Тэгэхээр над шиг хүн одоо жишээлбэл хор тавдрыг эрт үед нь илрүүлж онцлоход одоо энэ одоо салбарын техник технологи хэрэгжилж шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрэглэхгүй салбар бол байхгүй байна. Маш олон салбарт хэрэгжилж. Уул уурхай сая хэлсэн дээ. Одоо сонин болгоо хэлэлт сайн нөгөө бид нар юугаа идэрж шít нөгөө батар матар гэдэл нөгөө Америкийн цусад алдсан байсан. Төвхөн бол дураа идэрж шít те. Энд ч бас нөгөө олон жил хадгалагдаад ингэсэн уран хорон бэлгийн элементүүд их байдаг. Арданы хий ялгаруулдаг. Жишээлбэл яг им үзэн те. Им үзэн одоо хариуцсан хүн нь одоо дотор нь мэрэгчлэлт нь бол физикч хүн л байх хэрэгтэй болж байгаа. Тэр баян хэмжиж идэг стандарт илүү гарч нөгөө юу гэдэг. Дээрээс нь одоо сансрын уудмаас одоо газрын хөвлөө хүртэл далайн өнгө хүртэл энэ технологи ашиглаж байна. Маш олон хөлөг онгоцуудад одоо энэ наач маань хэдэн хөлөг онгоцод энэ цөмийн реакторыг ашиглаж байна гэж байна. 200 хөлөг онгоц болон шумбагч судлаа шинжилх ухааны болон имлэг гэж байна. 200 юм байна да тийм. Тийм, реактор бүр энэ одоо реактор ашиглаж шүү дээ. Тэгэд ингээ утгаар зэрэг энэ бол энэ одоо харахад бол Монголоос бусад газар энэ реакторыг ашиглаж шүү дээ. Ингэж ашиглаж байгаа учраас энэ бүх салбарт энэ чиглэлийн мэрэгчлээ хүмүүс хэрэгтэй. Тэрнийг бид бэлдэх шаардлагатай. Тэр утгаараа бэлдэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бэлтгэсэн хүмүүс маш олон байна манад. Тэгэхээр ерөөсөө энэ цөмийн технологи үүдийн цөмийн энерги гэхээр зөвхөн цөмийн энерги гаргадаг гэж бодож болох. Ер нь бол хэрэгэлдэггүй одоо салбар алгатуу. Одоо энэ танаа энэ цонх биш үү? Энэ цонхтой адилхан онгоц нэслээ маш их санддаг тийм ээ. Энэ сандалтай эсрэг технологи хүртэл одоо цөмийн технологид суурилал бүтээгдэхүүн сандахгүй байх хэрэгтэй шүү. Тэгжиж хүний эрүүл аюулгүй орчин нисүүлэх хэрэгтэй шүү. Энэтэй яг ялгаагүй жишээлбэл одоо өнөөдрийн годамжаар хараад зам байна тий. Замын хатуулаг үнэхээр стандартын дагуу тавьж байгаа гэдгийг хүртэл одоо судалж байна. Түүхийн салбарт одоо хүмүүс бол анзаардаг бол түүхийн салбартын одоо цөмийн технологи хэрэглэнэ гэж юу байх вэ гэлээ. Насжилтыг судалж одоо жишээлбэл сая орчихсан санагдав байна л та одоо түүхийн их хичнээн хэмжээний одоо 5 тэрбум жилийн настай одоо 300 жилийн настай гэдэг шир зэрэг одоо улс суурьтай судалгаа хийдэг гэдэг бас сүмийн энерги. Өөрөөр хэлбэл үнэхээр энэ хүмүүс насын тогтоогод байгаа юм бол цөмийн технологиос суурилсан энэ технологиор тогтоож байна. Одоо хүмүүс хэлдэг үстэй ингээд одоо аюулгүй байдал те. Ялангуяа одоо юу гэдэг галт өмрөөс сэргийлж чадахгүй байна. Сэргийлж байна. Одоо энэ одоо гал утаа мэдрэгчийг жишээлбэл цөмийн технологиос суурилж хийх жишээтэй. Тэгээд энэ технологиг ашигладаг салбар алгуулсан байна. Эхний дуу хоолой дэлхий рүү очдог ийм стратегийн юм руу явна. Тэгж чадахгүй бид одоо хэрэн тэгээд бүр хөгжилтэй орон хэвээрээ бай гэвэл зөвхөн дан ганц нүүрсээрээ тий цахилгаан гараад яваад ахлаа.
Таны ярьж байгаад яг ямар сэтгэл төрж байна гэхээр энгийн эргээд одоо би одоо жишээлбэл үнэхээр бас яг энэ сэдвийг ойлгодгүй, мэддэггүй, тэрнээс болоод бас тодорхой хэмжээний эргэлзээтэй явдаг, айцтай явдаг гэх юм уу. Үнэхээр бас тийм гэж магадгүй. Тэгээд бас нэг төрж байгаа сэтгэл гэх юм бол боловсон хүчнийхээ тал дээр монголчууд анхаарсан тохиолдолд бас байдал бас тийм байх шүү. Биш юм байна шүү гэдэг бас сэтгэл төрж болохоор байна л да. Зүгээр төгсгөлд нь танаас нэг зүйл асуухад энэ жил одоо энэ эх жилүүдэд Монгол Улсын цөмийн энергийн салбарт хамгийн их анхаарал хандуулахаар тийм зүйл юу байгаа вэ? Аливаа зүйлийн цаана хүн байдаг тийм. Тэгэхээр одоо хүн нэгдүгээр боловсон хүчний бэлтгэх бодлогоо илүү сайн болгох хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар жишээлбэл утаан салах хэрэгтэй шүү дээ. Өдөр болгон тийм. Бид нар шинэ одоо гудамжинд хүмүүс шүлсэн хаяад байна гэдэг тийм. Зүгээр шүлсэн хаях дуртад хаяад байгаа юм биш шүү дээ. Энд чинь ийм утаан дотор хүн цэр байна. Цэрээ идэ явах юм тийм. Тэгэхээр энэ утаан дотор маш олон хүмүүсүүд одоо юу гэдэг тагнаан сорхотоо тархины даралтаа төрж байна. Шуудхан хэлэхэд нэг хөвшөлтөө орнууд ягаад утаагүй байна гэхээр атом цахилгаан станц та улсын орнууд утааныхаас бол шийдчихсэн том дараац хэрэг нар нь утаанаас судал биш өөр хөгжлийн дараагийн шат руу явж шít. Тэ? Дээрээс нь цахилгаан бүх хүн автомашиныг цахилгаанаар явуулах чинь энэний цаана яах юм? Ялгаагүй энергийн асуудал байна. Тэ? Хайбрид машин л гэж байна. Сонирхолтой хэлэх хүмүүс аах сэргээгдэх эрчим хүчгээл сэргээгдэх эрчим хүч байх цөмийн технологи хэрэггүйгээл амар их магтан дуулж байна тэ. Тэгээд тэр нь бас өрөөсгөл ойлголт болоод байна. Сэргээгдэх эрчим хүч цөмийн технологи хоёр чинь нэг мөнгөний хоёр тал гэж би боддог. Угаасаа эрдэмтэд гэсэн гэж ярьж байна. Ягаад гэхээр нар туслаа. Тэгээд тэр чинь нар зүгээр л одоо энерги болчихгүй шүү дээ. Фанел дээр тусна. Цаашаа яваад боловсруулсаар энерги болно шүү дээ. Энэ бүх процесст манай технологиг хэрэгжилж байгаа шинүүд байна. Салхи байна. Ялгаагүй салхины эрчим хүч шиг чинь тэр одоо сенс хэрэглээ дахиад маш олон процесс дамжиж энерги болно. Ингээд одоо уран хоромлог элементүүдийг хэрэгжилж байгаа жишээтэй. Тэгээд ингээд ирэхээр эн чинь нэг мөнгөний хоёр тал юм аа. Тэгэхээр зэрэг тийм үү нэг мөнгөний хоёр талыг нэгэн гоё нэгэн мухаа гэдээ яриад байж ерөөсө болохгүй. Тийм учраас энэ дээр бол бас их бодолтой. Дээрээс нь нар дандаа тийм үү шарахгүй, салхи дандаа хүлээхгүй. Дээрээс нь дэлхий дээр энэ эрчим хүчин нар салхийг 100% энэ экологид ээлтэйг баталчихсан нэг ч эрдэмтэн байхгүй байна. Тэ? Ийм тохиолдолд бид бол энэ нар салхины эрчим хүчийг одоо судалж л байгаа байхгүй. Одоо би зүгээр энд ганц нэг жишээ би зурууд нарнаас, салхинаас гээд маш олон үсгээрээс эрчим хүч гаргаж авчихсан бид нар тийм ээ. Тэгэхээр одоо энэ сэргээгдэх эрчим хүчээс гаргаж байгаа энэ зүйл чинь зөвхөн маш бага хувийг эзэлж байгаа байхгүй. Цөмийн эрчим хүчээс гаргаж байгаа 14% байх жишээд. Тэгээд утгаар зэрэг бид нар бол нэг юмыг одоо сайн гэхээр байнга одоо энэ бол мундаг гэд байдаг. Нөгөө юмыг сайн гэхээр зэрэг энэ мундаг гэх шүү дээ. Авах гээх ухаанаар хандах хэрэгтэй. Дээрээс нь шинжлэх ухаанд суурилсан, мэдлэг суурилсан энэ хөгжил рүү явах хэрэгтэй. Нөгөө бас нийтийн хэдийдлийн бас нэг хэлбэр байх л да тийм үү. Нэг зүйлийг бас хитрхи нэг талыг барихлаараа нөгөө талыг нь орхичдаг тийм талтай. Тэгэхээр зэрэг та зүгээр ер нь бол нэгэн биений нөгөө тал гэдэг шиг л энэ одоо сэргээгдэх эрчим хүч одоо энэ нүүрсэн эрчим хүч энэ одоо цөмийн эрчим хүч чинь бол ерөөсөө л нэг юм. Ерөөсөө нэг юм. Харин зүгээр аль нь илүү их тэг хэрэгтэй. Зүгээр хөгжилтэй орнууд бол яадаг вэхээр зэрэг зөвхөн нүүрсээс тий зөвхөн одоо эрчим сэргээгдэх эрчим зөвхөн цөмийн технологиос ихгүй байгаа юм л одоо тодорхой баланстай эндээс нь төдийн тэндээс нь төдийн тэндээс нь төдийн гэж ингээд баланстай гаргаж иж тэр үн цайлгүй байдалд нь нөлөөл. Дээрээс нь зүгээр энэ бид нар дэлхийн эрчим хүчний хомсдолд орж байна жил болгоно. Тэ? Энэ тохиолдолд бид нар энэ эрчим хүчний энэ шар нутгийг гаргаад энэ экспортлж чаддаг байна гэдэг бол дэлхийн бодлогод бид оролцож чаддаг, бидний дуу хоолой дэлхий рүү очдог ийм стратегийн юм руу явна. Тэгж чадахгүй бид одоо хэрэн тэгээд
бүр хөгжилтэй орон хэвээрээ бай гэвэл зөвхөн ганц нүүрсээрээ тий цахилгаан гаргаад яваад ахлах ёстой л доо. Энэ хөгжлийн хамгийн тулгуур болсон advanced шинэ технологи, дэвшилтийн технологи болох нь цөмийн технологитой холбогдож байна. Тий зэс алт нүүрс гээл дэлхийн хаасаагүй л хязгааргүй байна. Тэр ханаас авчиж болно. Гэтэл энэ уран бол энэ нөөц бол одоо орон манайх шиг одоо баялагын нөөцөөр хогор шүү дээ. Тэгэхээр цөмийн технологи гэхээр заавал нэг юу гэдэг одоо болохгүй гэж болох биш. Чиний тухай хэн нэгэн хүн зүгээр өөрөө мэдхгүй хэрнээ те энэ их муу хүн шүгээ тавил хүн бодож надад бас сайн чанар байна гэдэг тийм ээ. Тэр юмыг бол авах гэх ухаанаар энэ бол яг шинжлэх ухаанд суурилсан мэдлэгэд тулгуурласан хөгжлийн төлөөл бид явж ич Монгол хөгжинэ. Түүнээс ч одоо ингээд нэг юу гэдэг 21-нд Монгол энэ дэлхийн сөннөө гэхээр зэрэг гэрээ байраг өгөөд иж болохгүй. Тэгэхээр бид бол яг ялангуяа физикч хүмүүс бол энэ яг ингээд мэдлэг суурилсан баримтыг л тулгуурж барьдаг учраас би өнөөдөр зориуд ингээд ийм олон цаас авчирж шít. Яг энэ цаг хугацаанд хязгаартай юм тэр бүх тоонд хилээд ах боломжгүй юм те. Жишээлбэл одоо энэ дээр яг дөнгө сая гэлсэн минийх энд байж шít. Нүүрсээс бол 41%-ийг цахилгааны гаргаж байна. Байгалийн хинс 21% гаргаж байна. Усан цахилгаанаас 15, цөмийн эрчим хүч 14. Одоо 2%-ийг нь дэлхийн нийт эрчим хүчний 2%-ийг нь сэргээгт эрчимээс гаргаж авч байгаа. Энэ бол хөгжлийнхаа түвшний хаанч очоогүй байна л гэдгийг л энэ үзүүлэлт нотолж байгаа. Яг хөө мэдээж илүү сайжрах үз, илүү сайн болох үз. Тэгэхээр эрчим хүчний энэ 2% л сэргээгт эрчимээс гаргаж авч байгаа учраас сэргээгт эрчим хүчээр бүгдийг шийдэж дэлхийн бүх батарейг нийлүүлээд ингээд нар салхинаас гаргасан эрчим хүчийг хадгалах юм бол бүх батарей нийлээд зөвхөн 10 минут л дэлхийн хэрэгцээг хангана гэж байгаа байхгүй. Энэ чинь юу хэлж байгаа гэхээр зэрэг энэ технологи сайн хөгжөөгөө л хэлж байгаа. Одоо хадгалах тий одоо эрчим хүчийг хадгална гэдэг бол ерөөсө дэлхийн шийдэгтэйгүүл технологи байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэргээгт эрчим дээрэс нь энэ сэргээгт эрчимээс гаргахаар би сэргээгт эрчим муу гэж хэлж байгаа юм шиг сайн. Энэ бол цөмийн эрчим хүч эн чинь нэг мөнгө хоёр тал юм аа. Тэгэхээр энийг одоо цөмийн технологитой адилхан өндөр түвшинд хөгжүүлэх ёстой маа гэдгийг хэлээд байгаа юм л да. Тэгээд одоо чинь доктортой одоо чи юу гэдэг 100 мегаваттын цахилгааныг одоо нар салхинаас гаргалаа гэх тэр чинь доктортой байх нь бол одоо бараг 50 мегаваттын доктортой болж ирнэ те. Гэтэл энэ эрчим хүчнийг доктортой байлгана гэдэг бол маш чухал. Одоо жишээл ураанаас гаргасан энэ цөмийн эрчим хүч нүүрс эрчим хүч одоо ингээд доктортой эрчим хүчээр хангах одоо энэ их усүр болж шít. Тэгээ дээрэс нь дэлхийн бүх газар бид бол өндөө алтыг гаргаад авч болно. Одоо ер нь ураанаас босоод бүх зүйлүүд дэлхийн хаасаагүй л байна шít. Жишээлбэл тий зэс алт нүүрс гээл дэлхийн хаасаагүй л байна. Хязгааргүй байна энэ. Тэр ханаас авчиж болно. Гэтэл энэ уран бол энэ нөөц бол одоо орон манайх шиг одоо баялагын нөөцөөр ховор шүү дээ. Тэгэхээр бид энэ урааных нөөцөө гаргана дэлхийн эрчим хүчний дэлхийн бүх зүйлдээ хүний амьдрал эрчимс хараад байхад дэлхийн эрчим одоо юу гэдэг бүх хүний амьдралын одоо 14% нь одоо цөмийн эрчимс хамааралтай бол одоо ойрын жилүүдэд бол энэ бол дахиад 28 хүртэл хувьсна гэж 30 хүртэл тий. Энэ тохиолдол бол дэлхийн хувь заяаны 30%-ийг шийддэг гарын тийм үү юу гэдэг 20 30 одоо 20 хүрэхгүй орны нэг нь Монгол улс болно гэж бид харж энэ салбар хөгжүүлж тий. Дэлхийн одоо G20 гэж байж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл нийт эрчим хүчний эрчим хамааралтай байна шүү дээ. Энүүгний нэг хэсэг нь бид болох шүү дээ. Тэрний төлөөлөл авч инхийн зөрүүлэлтээр энэ хэрэглэх ёстой, ашиглах ёстой. Энэ өргөнж бидэрт байна шүү дээ. За үнэхээр их баярлалаа. Тэгээд маш их сонирхолтой сэдвэр бас хүн болгоны мэдэхгүй сэдвэр бидэнтэй хамт ярилцсан танд их баярлалаа. За баярлалаа.